Уурхангай аймаг агарын бохирдол ихтэй аймагуудын тоонд ордог. За энэ жил бүх уурын зуухнуудаа усан шүүлтүүрийг суурлуулахаар болсон байна. Мөн Баянтигийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан түлшний үйлдвэрийг эх сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа юм байна. Уурхангай аймгийн Баянтигийн нүүрсний уурхайн тортгоос шалтгаалan агарын бохирдол их байдаг. Энэ онд агарын бохирдлыг бууруулах зорилгоор уурын зуухуудад усан шүүлтүүр тавихаар болсон байна. Одоо энэ шүүлтүүрийн угсралтын ажил үргэлжилж байна. Усан шүүлтүүрүүдийг одоо халаалтын том зуухнуудад тавихаар ингэж шийдвэрсэн байгаа. Усан одоо мандцрыг үүсгэснээр тэр усны мандцартайгаа хамт энэ үнслэг нь доошоо унаад тэгээд дээшээ одоо гарч байгаа утаа нь бол одоо цагаан гарах одоо ингээ харахад бол энэ цагаан гарах ийм л одоо процесс байгаа. Энэ бол ерөнхийдөө 12-д одоо халаалтын одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа гол том одоо нийт бол нэг 14-5 одоо ямтанд тавигдах юм байна. Баянтигийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан түлшний үйлдвэр байгуулж ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Үйлдвэр цагт 20-30 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тоног төхөөрөмжийг нь суйрлуулж байгаа юм байна. Үүнийг эх сард ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Нутаагүй түлшийг бас үйлдвэрлэх гэдэг одоо бид нар зориод инженерийн төлөвлөгөөнд тусгаад ажиллаж байгаа. Нэг одоо угаас нүүрсийг одоо барьцалтуулагчтай холиод шамлт түлш үйлдвэрлэх биш. Одоо манай нүүрсний одоо онцлог тохирсон тортогийг одоо салгаж тэгээ энэ кокстойгоо бас одоо тодорхой хэмжээгээр холиод уурын зууханд тохирсон. Дээрээс нь одоо хамгийн гол нь энэ дөрөнд айл өрхөд тохирсон юм шамлт түлш гаргахаар бид нар зорио ажиллаж байна. Баянтигийнхэн төлөвлөгөөний дагуу 500 мянга гаруй метр куб хөрс хуулж эхний саруудад нүүрсний нөөцөө хангасан байна. Харин 12 сумын хуучин орон сууцны халаалт муу байдаг учраас жил бүр гомдол гардаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар 12 сумын засаг даргаас тодрууллаа. 2018 онд доголдолтой байсан дулаан үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд манай аймгаас сумаас одоо шаардлага тавиад энэ жил бол зуухны шинжилгээг бол хийж байна. Ямар ч байсан дийлэх зуухнууд маань бол шинжилтээ хийгээд дулаан үйлдвэрлэгчд маань бол ажил ингэж игдрээ явж байна. Уурхангай аймагт дулааны цахилгаан станц барихаар төлөвлөсөн. Станцын зураг төслийн ажил дууссан байна. Энэ онд багтаж гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахаар болсон байна. Төлөвлөгөөний дагуу ажиллавал 2021 он дулааны цахилгаан станц ашиглалтанд орох юм байна.